бий болгож бас болно. Тэгэхээр энэ бол бас олон талаас нь харах хэрэгтэй л доо. Тэгээд миний хэлээд байгаа юм юу гэхээр би бол боддог уран бүтээл хийнэ гэдэг бол өөрөө хувь заяа. Ерөөсөө л хувь заяа. Тэгэхээр тэр хувь заяаг бол хүн өөрөө бол дайчин сэтгэлээр бол босгох хэрэгтэй. Та нар ингээ найзууд байгаа байхгүй юу? Тэгээ бодогдчихсэн нь жүжигний сургуулийн үед бол найруулагч яг л ингээл та нарт удирдлагын дор л хийгээд байгаа. Тэгээ тайзны ан гарангуут хөгшөөн гэж дууддаг юм уу? Амьдрал дээр найзаа гэдэг юм уу? Эсвэл найруулагчаа гэдэг юм уу? Найз л гэж. Амьдрал дээр тий. Ажил дээр бол тустай шүү дээ. Тэгээ тайзан дээр бол цараг ерс тийм байхгүй юу? Найзаа чив байхгүй юу? Нэг ийм бодогдсон л да. Жүжигний сургуулийн үед та нар дээр нэг тийм юу очихгүй байсан л да одоо юу гэдэг. Ингээштэй тэгээштэй гэдэг. Загналт очихгүй байсан. Мэдээж тэр тухайн жүжигчнийхээ гүйцэтгэлтэй холбоотой. Тэгэхээр загнах тохиолдол байх уу? Байна шүү дээ. Байх уу? Байна шүү дээ. Тэгэл агаал хэл зогсож байгаа юм шүү дээ. Тийм ээ буруу хэл зогсон шүү дээ. Би биенийхээ өсөлтийг мэдэрдэг. Наранбаатар найруулагчийн хувьд тийм онцгой найзынхаа хувьд ч гэдэг юм уу мэдрэгдсэн тийм зүйл байдаг. Өсөлт ч юм уу өөрчлөлт ч юм. Би яад энийг асууад байна гэхээр дөнгөж одоо 40 хэдтэй залуу амьдралыг бүрэн таньсан юм шигээр тэр том зохиолуудыг тэг өөрийнхөө оюун санаагаар оруулж амьлуулаад тавьж гин гэдэг нь маш хүнд даалгавар юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр оюун санааны хувьд магадгүй хүний хөгжлийнхөө хувьд энэ хүнд бол асар их өөрчлөлт шатлалтууд байдаг байх гэж бодож байгаа хөндлөнгөөс энэ нь л хамгийн ойр та нарт яаж мэдрэгддэг вэ гэсэн тухай мэдмээр байгаа юм л та. Нүүрэн дээр надад их утаа ярих чи баг. Домбоо юм а те. Чамд бас чигээ тагч. Ийм байхгүй. Ер нь бол шүү дээ. Параг гоё онцлог манай параг онцлог гоё чанар юм ингээд дайчин 2000 оноос хойш хийж байгаа юм дээр мэдээж тэр чинь ингээд шууд гэж төгсөй гэж байхгүй шүү дээ. Төгсөн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр чи баг багаар ахиж байгаа алдаа гарсан чи тэн дээрээ сурч дараагийн юм дөрвшөө хүчтэй тэр орон зайгаа тэлэхтэй тэн дээр өөрөө суралцах ингэж явсаар л одоо энэ зэрэгтэй манай ер нь энэ хийж байгаа төслийн мань гол зорилго ба штэ. Амьдтай бие бие хайрлаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сая амнаас нь гарлаа штэ. Хүнийг одоо хажууд нь магтаа. Ер нь тэгээд амт нөхдөд нүрийн нүдийг харж агаад сайн сайхныг хэлэхгүй бол бид хизээ хэлэх юм. Үе үе дараад үе үедээ атаархаад өгсөн хойно түүхийн өөр хүн яриад те ингэдэг нэг юм байна. Тэгэхээр энэ үеийнхэн бид нар юм гэгэрл сэхэрл юм цаг учраас би бинийгээ хэлье би биндээ урам өгье гэдэг бас нэг үндсэн зорилго маань энэ юм багхгүй юу. Тийм учраас тийм магтаал бидэнд хэрэггүй. Гэхдээ төдийгээс өдий хүртэл явсан залуучууд бас те би биндээ харж агаад ч юм уу нэг сайхан үг хэлчих он цаг л гэж би хувьдаа бодож явдаг. Зүгчнэстэй сайхан санаа тий. Тийм шүү дээ. Юм баг л та. Тийм үг гэдэг шүү дээ. Олны нөхрийг бол олны хүн одоо магтаж ганцаараа багт нь мууг нь хэлж явах хэрэгтэй шүү дээ. Нэг сайхан үг юм шүү дээ. Даачмэр. Би энэ хуулийг хүн улсынхаа төлөө гаргасан юм. Чиний сэтгэл зүрхчил сайхан ч гэсэн хүн улсын минь төлөө зүтгэх зориг зүрх чамд дааж алга. Чи тэр уйхан зөөлөн ертөнцийн очсоо. Манай үнэ чааш үндсэн характер бас хурц омголон талдаа би чадна мэднэ би чадчихад намайг чадахгүй байна гэлээч гэдэг юм уу те ер нь нэг тиймэрхүү их омголон найзууд нь цагаан арслан биш болдог шүү дээ. За цагаан арслан гэдэг яг юу гэсэн ч утгатай юм мэдгүй ямар ч байсан цагаан арслан шиг тийм нэг арслан шиг л ийм омголон завдаа. Манайд өөрөө дотроо бол их асаж шатаж явдаг хүн л дээ. Тэгээ өөрөө их омголон тийм ийм дайчин зоримогч юм шиг тийм мөртлөө их зөөлөн байхгүй өрөвчгөн ялах шалахгүй хэрэгцээгүй юм дээр ингээд хүнд тусвалжгүй зүгээр орхичооч хайчаач хинт хэрэгтэй юм гэхээр юм хүний өмнөр оржгүй ингээд нөгөө тэрийг өөрийнхөө үүрэг гэж боддог. Угаасаа уг хүн их гялалзуур маш олон юм зэрэг амжилдаг. Гамжит. Ачаа! Атлаа садаг. Бинт. Аван тасалдал тулгахад бэлэн байна. Яагаад тэр үлээхгүй минь? Ээж. Би афиад хайртай байсан. 40 мянган ахтай байсан ч тэднийх нь хайр миний сэтгэлдээ игнэхээр байсан юм. Хамт итийг яагаад хийх болсон юм бэ гэвэл бидний өнөөдөр хүн байхын утга учирын тухай асуудлыг хаягдаад байна.
Тэгээ ерөөсөө л Хамлетаар бол хүн ер нь ямар байх хэвээр юм бэ гэдгийг л үндсэндээ л ерөөсөө тэрийг л хэлэх гэсэн. Хүн ер нь ямар байх хэвээр. Тэр тийсвэр хэдийн үед нь төвчиж, хэдийн үед нь тэмцэж. Гэхдээ эцэстээ биднэрт бол тэр хүн байхын утга учир өгөхгүй юм шиг амьдраагүй юм шиг үхдэг гэдэг гол тэр темаг бол жүжигийнхаа гол шугам болгож явсан л да. Төрийн сойрхол авахд ийм комисс бүрддэг гэл. Таны энэ тавилтууд дээр яг онцгой тавилтууд дээр жишээлбэл Гамлет дээр асуугдчихсан асуулт байдгүй. Жишээ нэг жишээ хэлбэл санахад нэг доктор нь асууж ирсэн. Та Хамлет жүжигэн дээр одоо ингээ Хамлет ээжийнхээ өрөөнд орж ирээ ээжигээ ингээд араас нь ингээд хэврээ тийм ээ одоо секс хэв маяг загвараар ингээд ягаа барьж байгаа юм чинь Монгол хүний сэтгүүд арай хурц шүү хатуудахгүй юу цочрдуулахгүй юу гिचлэнгийн асуулт байсан. Би тэрэнд бол нэг л хариулт өгч ирсэн. Их хүнийхээ үүргийг мартсан тохиолдолд хилээд яриад дуулаад унжаад ойлгохоо ус үед юу яаж ойлгох вэ гэхээр Хамлет шиг ийм сэтгэлгээтэй хүн бол яг тэр өөрийнх нь байр суурийг яг өөр дээр нь үз. Тэр эсрэгцэл гэдэг шиг эсрэг тэр ямар байдалтай байгааг нь харуулж сая тэр ээж ухаарч байгаа. Би яагаад чамдшгүй үлчнөө хартолмыг өөрөөсөө болж үзсэн. Үгүй хөц тасны бсэн өнгөхийн хөлжүүлээсгэд за хайрын заваарч хэр болтхон дээр ямглан недурч байхад чи. Тэр наратаа илүү бас нөгөө хамгийн анхных байсан. Тэгээд манай эжнийх ороод их өвддөг байсан байхгүй чинь. Тэгээд бүр 21 хоногтой байхдаа фитешн эмнэлэг твтээд эн чинь бүр хүн болохгүй гэдэг эмчтэй хийжсэн. Тэгээд миний үчи хүн болцоолохоор би бүр ирэхлүүлдэг байхгүй. Би түрүүн тэгээд амин хөөхөд гээд асуугаад байгаа нь таныг бас хүүдээ бүр онцгой амин гэдэг тэр зүйлийг бас дуулж мэдсэн учраас л би танаар хэлүүлэх гээд байсан юм л та. Тэгэхээр учир нь бас юм байж тийм ээ. Тий. Тэг ямар ч ясаа юм ч хүн болохгүй гэжсэн юм нөхөө 10 хоног дотор идэгдэл гарсан. Тэгэхээр энэ их олонний хайр хүндийг даах магадгүй тэр нөө Монгол хүмүүсийн хэлдгээр барцтан тэр нэлхтээ гарсан болов магадгүй бол тийм тэр 21 хоногтыг л даваад гарсан л тэр барцад байсан баг гэж би боддгийг. Би тэгэл өвдөд гарахад манай нараад манай аав ээж хэрдэрсэн. Нэг анхны юм гээл анхны хүүхдгээд аав ээж минь. Тэгээ би уйлаад гарахад манай аав тэгжиж чамд хайнуулах ёстой бол наад өвд чинь шорон дээр өнгөрүүлсэн ч босоод идэггүй. Хайнуулах ёсгүй бол чи хэвсээр үлгэдсэн ч яваад идэггүй. Битүү үйл минь нөхөө гэдэг чийсэн. Тэр үг надад айгүй их байна бодгоо үг юм тий. Тэгээд миний хүн намайг голоогүй ирсэн гэд би эрхлүүлдэг, хайрладаг, өмчлөдөг байхгүй юу тий. Нэгэн цагт хүн болохгүй хэмээн аав ээжигээ айлгаж байсан тэрээр өнөөдөр оюун санааны дээд зиндааны бүтээл төрүүлж яваа нь түүний нэгэн содон тавилан. Найруулагч Наранбаатартай ярилцах тусам хүний тавилан гэдэг тохиолдлын зүйл огт биш. Хаа нэгтээ зурагдаж яг л хэрэгтэй он цагта тухайн хүнийг илгээдэг юм байна гэсэн сэтгэгдэл төрөх боллоо. Урлаг гэдэг бол хүнд хамгийн түрүүнд сайн сайхан тийм ээ хувь ерөөл бэлэгдэл гоо зүүн сайхан тэр таашаал хамгийн сайхан ёс суртахууны хамгийн зөв хэв хэмнэл танин мэдхэн хамгийн гоё мөн чанаруудыг өгдөг урлагийн өөрийнх нь үндсэн зорилго байхад тэр гүйцэтгэж байгаа уран бүтээлч өөрөө тэрнийхээ эсрэг ажиллахаар зүгээр л ингээд наацхын ойлгох төр чи ингээд юм харж байгаа шүү дээ. Урлаг өөрөө гарцаагүй өвөгдөлтөд тулж явдаг бүтээл. Тэр Моцарт, тэр одоо Бетховен, тэр Ван Гог бүгд тийм цаанаас тийм ариу юм хийх гэж ирсэн улсууд шүү дээ. Тэгээ тэрний эсрэг байсан улсууд дандаа л төвхтэй байдал тулгалдаг. Арун Ванчи Барс мэд араас шагаах юу? Их зарим минь та намайг өсөө. Үйлчин гэмэн цайруулж
Уйяса зүлгүүл гэж ганцуудаа мис нуугаагүй чинь харж бай. Зүрхэндээ мис атгасны чинь зүн совин хилж бай. Цаг нь болж. Би минь одооч. Бэлэг минь үлдээ. Вото! хандж байгаа хандлагаар дүрийн характер тодорхойлогдно гэхээр сая факт юу байсан? За бөмбөг орж ирээд тэр охин энэ хоёр харц тулгарсан факт байна шүү дээ, тийм ээ. Тэр фактн дээр нөгөө характер яаж илэрхий? Илэрхгүй байгаас илэрх юу гарч ирэхгүй ш повод. Бид нар чинь яг өмнөдөө бол яг ингэж энэ дасгал хэлж байгаа нэгдүгээр курст ингээл хамгийн хичээлийн хөтөлбөрөөр ингээл анхаарал гэж юу вэ тийм. Онцгой сэтгэлээр төлөрсөн тэр одоо сэтгэлийг анхаарал гэнэ. Тэр анхаарлын их баг хүрээ гэл. Энийг ч одоо нэг талаас нь харуулна шүү дээ. Бяцлал тал. Анхаарлын дасгал гэдэг. Ирж байгаа энэ сургуулиудын өнгө төрх ямар өнгөтэй байсан, хин ямар пүүцтэй байсан гэж бид нар одоо орж байгаа шүү дээ. Эн чинь өөрөө нөгөө талдаа тагнуулын сургуульд ордог хичээн шүү дээ. Жүжигчний өөрсдийнх нь ингээл хөтөлбөр програм дагахгүй. Второй план гэж. Цаад далд суудны тухай асууд. Хүнд ингээд наана ярьж явах цаанаа өөр зориг тээх гэл. Одоо жүжигчин үнийг нэвтрэн гарах үйлдэл гэлдэг. Зоригтой хүрэхин тулд үйлчилж байгаа аргачлал гэж байна. Хүнийг ингэж судлаад ийм юм их сургуулийн хэмжээнд эзэмшээд гарахаар жүжигчин хүн ер нь хамгийн амар хүн юм шүү. Алд бодол, ил бодол, харагдах байдал, харагдахгүй байдал тий. Чи аюултай юм шүү. Одоо жишээ нь ингээд мэргэжлийн давуу тал амьдрал дээр ашиглаад байвал яана. Мэргэжлийн давуу талууд амьдрал дээр ашиглаж болохгүй л дээ энэ бол оройтой шүү. Тэр хүн амьдрал дээр яг л өөрөөрөө байхгүй бол таны хэлдгээр эхлээд ёс зүйн заагаад энэ айхтар техникүүдийн дараа нь өгөхгүй бол техник нь төрүүлээд хүн ноцорчвол бие лав жүжигчүүнээс зүгтэх юм. Ер нь тэгээ жүжигч чинь дүрээрээ амьдраад байт юм өөрөөрөө амьдраад байт юм. Ер нь өөрөөрөө амьдрах хэрэгтэй л та. Ёстой. Гэхдээ ер нь яад юм бол ямар үе тэр дүрээрээ амьдарч байгааг бол би зүгээр л тэр өөрийгөө олж чадаагүй хүмүүс тэр дүрийг өөрийгөө бий болгох мөн чанаруудыг түүж аваад дүрээрээ амьдрах талууд байд юм болов гэж боддог. Жүжигчний мэргэжлийн нэг онцлог баг юм л та. Ямар ч арын алга байхгүй. Ил ингээл тайзан дээр зэрэглэн мараад. Тэр үнэхээр хүн чадвартай байна уу, чадамжтай байна уу, өөрийгөө худалдаж чадчихэв. Юус ингэ түүний тэрийг угсаа зэрэгтэл дүнгийн тавьчихдаг. Нөгөө хөрсийн хүн байх угаар тавиад. Тийм учраас юм ил биш үү? Би зүгээр ингээд бүх ингээд төгсөн одоо ч ажиллаж байгаа мундаг уран бүтээлч нарыг би биш үү? Энэ хүн гээд заасан энэ суурэ барьж явж би хэлж чадахгүй. Зүгээр би өөрөө тоонд нөө. Суурэ алдсан хүмүүс зөндөө. Одоо тэр нөгөө миний хэлж байгаа тэр ялагдлын хорсол тэр атаачтөө одоо гинжлэгт цус их биш үү? Тэднээс эргээд нөгөө тал руугаа дандаа нөгөө утаа май тавигдчихдаг байхгүй. Энэ бол ерөөсөө ингээ хуйлан байна. Альж цаг өнөөж байж байна. Яг гэхдээ тэр нь өөрөө цагийн шалгалаа ялгаал гаргах гэсэн. Тэд нар бол хизээж тийм ялалт байл гэсэн түүх байхгүй. Харин ч бүр өөрсдийгөө ингээд өөрсдийнхөө молгоо үйлдэлээсээ болоод өөрсдийг хилчилдэг. Тэгээ илчилсээр хагаад тухайн үедээ ялж байгаа юм шиг санагдана. Тийм процесс угсаа явна. Тэгээ ёстой нэг хэлдгээр нүүр хийх газар гүйч тийм үү. Түүхтэй үед тэр команд юм уу? Тэр орчин тэрнээс өөрөө явдаг тийм түүхэн замл. Манайха аз жаргалууд нааша. Аз жаргалгүй. Өнөөгөө хайрынхаа. Юу юм бэ? Бид үнэн ёс сургуулийн өнөр хэмжүүртэй уран бүтээлчд
Тэгээ одоо бас мөн соёл урлагийн сургуульд шавьтайгаа цуг нэг тэнхимд ажиллаж байна. Энэ бол бас мөн багш хүнд ховор заяагдах ийм аз завшаа. Багш хүн дандаа шавьдаа сургаад байдаг биш. Багш шавийн шүтэлцээ бол багшч шавьяасаа сурдаг, шавьч агшаасаа сурдаг. Нэгдүгээр курс битээр хоёулаа параллел курс. Тэгээ битээр хоорондоо өрсөлдөж байна. Тэгэхээр би Наранбаатараасаа сурч байгаа. Надад зүгээр багшлахад жоохон залуу юм шиг санагдаж байгаа бол нэг зүйлэл намайг хатгасан л. Жоохон ч гэсэн би өөрөө мэдэж авсан сурсан зүйлээ энэ ирээдүйн одоо сайхан уран бүтээлч болох залуучууд, оюутнуудаа яагаад би өгч болохгүй гэсэн бодлоо өрлөө. Тэгээд тэр бодлоо бас зүгээр өвлөөд ээж хэцүүлдэ сэтгэл өвлөөд ээж. Тэр сэтгэлээс улбаалаад Оросын алдартай найруулсан Заахын жүжигчин найруулагч уран чадвар гэдэг суугч их хэлэн ингээд оюут сургалтын гарын авлага бидний үед чинь энэ ном их ховор байлаа шүү дээ орчуулга юм. Тэгээ энийг гаргаад одоо бас Бертолд Брехтийн одоо Германы нэрт найруулагчийн одоо аргачлалын тухай номыг одоо хийж байна. Би бол яг өөрөө тийм жүжигчнийг сэтгүүн үйлдэл дамжуулж биеийн үйл үгийн үйлдэл гардаг гэдэг тэр зарчмыг би өөрөө баримталдаг. Наранбаатар бол бас мөн бас яг тэр зарчим гэхээс илүүтэй дүрийг ямар ч арга замаар гаргаж болох юм аа. Тэгэхээр бол энд Мерхольдийн системээс жүжигчийн сургалтанд оруулж ирэх ийм шин туршилтуудыг сургалтанд хэрэгжилж байна л да, оруулж ирж байна. Энэ бол бидэнд бол бас мөн шин юм. Анги бол их жоохон өрнөц яваад би нэг шин сургалтын аргачлал хэрэгжилж байна. Тэгээ сая бид нэр өнгөрсөн 1-р семестрт Мерхольд гэдэг одоо Оросын алдартай найруулагчийн биомеханик гэдэг одоо аргачлал байна. Энийг манай ангийнхан дээрээ бид нэр сургалтандаа оруулаад энэ нь өөрөө тэнхимийн багш нарт бол маш их зөв юм аа. Энийг юусоо хийж дээрээс нь бид нар одоо тэр хөдөлгөөний гоод сайхан гэдэг тийм утгуун дээр илүү их би тулж ажиллаж байгаа. Нөгөө тал дээр нь одоо гидсийн одоо Оросын тэр том их сургуулийн зарим дасгалалт тэрийг одоо энд бас нэвтрүүлж байгаа юм. Энэ амьтны этүүд гэдэг юм маань юуд хэрэгтэй мэ гэдгийг нь эхлээд сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэрний юу гэхээр жүжигчин хүний туйлын зорилго бол насан туршдаа их ажил нь бол дүр бүтээх. Дүр бүтээх нь ихээр дүрд тоолох биш юм. Одоо ингээд нэг ийм алдаатай ойлголтууд байдаг байхгүй юу? Нэг ингээд нэг клипийн тоглож юм би энэ дүрийг бүтээхтэйгээ ярьж байгаа хүмүүс ч бас жоохон инээдтэй сонсогдоод байгаа юм л. Эсвэл нэг жижигхэн кинон тоглож би энэ дүрийг бүтээхтэй. Уул дүрд тоглосон байгаа өөрийг нь үзэхээр. А дүр бүтээнэ гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр тэр тухайн дүрийг өөрөө бий болгоод тэр зохиолчийн санаан дээр нь тулгуурлаад одоо урлах хэрэгтэй болж. Тэр урд нь юу орох вэ гэхээр тэр дүрийн дотоод мөн чанар, зан ааш, характер, аран шин. За нөгөөд бол гадаад төрх ийм тийм ээ. Тэр дотоод сэтгэлийн ертөнцийг үзэх үзэл гэх. Энэ их олон зүйлүүдийг нийлүүлээ сая ингээд нэг тийм дүр бий болж. За энийг бол одоо дүр бүтээнэ гэж ярьж байгаа. Энэ дүр бүтээх тал дээр бол одоо манай одоо багш Хөдөлмөрийн Баатар төрийн сургалт ардын жүжигч ган төмөргөө бол энэ тал дээр их тийм гарамгаа байсан гэж үздэг. Дүрийг бүр өмсдөг гэж манай алтуугийн ярьд. Тэгм үү ганаа багш маань хэлж байхдаа за би бол одоо 200 гаруй жүжиг тоглолоо. Гэтэ нэг дүр болсон нь ердөө л нэг гарын 5 10 хурууд багтах гэж өөрийгөө тэг чамлж ярьж байна. Шани юм бэ? Болохгүй юм гэж хаач үгүй. Гүнчиг нутаг буцаа. Өдгүмө хушаантай эвдрэлцэлгүй. Өн мөнх чарах. Мод хүнийг явуулах яралтай ажлыг чи гардачгүй. Харин би адгсан сэтгэлэн тайлж ан авд мордох шүү.
Одоо энэ сүүлийн үеийн кинонуудыг хараарай. Жүжигчний ив ижлэх. Дүрнийх нэр ондоо тэгээд хувцс нь өөр ахуулж байгаа зургийнх нь объект ондоо киноных нэр онд өнөөл жүжигч. Найруулагчдын дээр жүжигчнийхээ дүр дээр юу ч ажилтдаг юм уу? Бүхэл бүтэн кино юм уу жүжиг өөрөө би ярьдаг шүү дээ. Эхлэхэд дүр ямар байгаад дуусахад дүр ямар болов өөрчлөгдвөл энэ драма гэж. Гэтэл кино зөвхөн өөрчлөгдөхгүй. Нөгөө тал дээр жижигхэн 20 минутын ситуац тоглолцоо. Тэрийг ингээ би дүр бүтээлээж гэдэг юм. Энэ бол өөрөө мэрэгчлээ хэрхэн таньж мдэггүйг нь л одоо алдаатай л ойлгох. Энд бол би төрөөгүй л дээ. Энэ манай аав ээж, өвөө юм, өндөр өвөө, элен цуланцын нутаг, яг өвөг дээдс юм нутаг. Тэгээд энд ирэхээр ямар нэг тийм юр бусын нэг тийм мэдрэмж төрдөг. Тэр нь юу гэхээр энэ хам маань бол одоо ингээд их тийм амгалан юмыг тунгааж удах. Тэгээ нөгөө талаараа их тийм нэг өшөө одоо нэг хүнд нэг юм бодол сэжил төрдөг шүү дээ, тийм ээ. Тийм юм бол их төрдөг шүү дээ. Энэ бол их эртний түүхтэй. Манай нутгийн бас нэг түүхийн үнэт одоо олдвор гэх юм уу тийм ээ. Энэ бүр уугрын үеийн одоо тэр цаг хугацааг тогтооход уугрын үеийн анхны одоо буддизмын хийдийн одоо туур гэдэг байгаа. Бие булгийн хийдийн туурын одоо энэ хэрэм. Тэгэд энд чинь одоо нэг мундаг Дандар аграм маань энд амьдардаг гэсэн чинь нэг 13 дугаар Далай лам ирж шаваар ордог. Үнэхээр сайхан хангай юм аа. Тийшүү нэг байгалийн их гоё одоо үсгслэн гоо бол одоо сугалсан газар гэж хэлж болно. Одоо энэ бид хоёрын сууж байгаа энэ голыг бол Улаатан гол гэдэг. Тэгээ энэ гол манай өвөө эмээ өндөр өвөө элэнц өвөө эмээгийн нутгалжсэн яг нутагтай та бүхэн бол одоо яг сууж байна. Та бүхний хойно бол одоо хан намнан аав хайрхан маань байна. Ордуур нь бол одоо хатан сэлэн гэж юм уусч байгаа. Тэгээд энэ хан намнан аав хайрхандаа бол бид нар мөргөж залбирч явдаг. Тэгээд анх аавыг минь төрөхөд өвөө энэ хайрхны нэрийг өгсөн. Тэгээд Намнангийн Наранбаатар гээд нэг талаасаа ааваараа угалж байгаа, нөгөө талаасаа хайрхнараа угалж байгаа гэж бас их дотроо бэлгшээж явдаг шүү дээ. Хот газар хот оронд байхад байнга л энэ дүр зураглал энэ хайрхнытай нүүр нүлэг дотортой нь байнга явж идэг гэж ойлгож болох уу? Тийм шүү дээ. Одоо тэгэл жүжигийн нээлт мэлдэн дээр одоо ингээл энэхүү жүжиг найруулсан ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар гэж хэлэхэд тэгэл бас энэ хайрхнараа углаад биш дотроо боддог шүү. Энэ хайрхан маань харж байгаа ба хүүгээ сайхан уран бүтээл хийж ард түмэндээ оюуны мелаженда гэж бодох тусам л одоо юу гэх юм сэтгэл их үеиг гэж.
залуу хүн байж надад нөгөө би үгээ онож хэлж байгаагүйгээ мэдэхгүй байна. Их айхтар юмаа гэдэг шиг энэ нутаг ус уул усыг ингэж зорин энэ чинь бас ойрхон газар биш вэ шүү дээ. Тэр бас зорин ирнэ гэдэг маань их мундаг санагдчихээн. Тэгээ үр ач үр хүүхэд тэлэх бүртэл энд ирж уул усандаа даатгадаг гэж би сонсч ирсэн үнэн үү? Үнэ. Одоо ингээл жил болгон ирээл заавалч хүн нутагтаа ирээд эндээ тоглож хүүхдүүд нь голын усаар туулаад тонгочоод тэднийгээ бүр авчирдаг юм тийм. Авчирдаг. Тэгээ бид нар чи эндээ заавалч 7-оос 10 хоног амарчаад. Бүр удаан байдаг юм байна тий. За. Амарчаад явдгийн. Тэгээд эн чин өөрөө л нөгөө дээдс өвөө эмээ эднэр чинь энэ нутаг юм чинь харж л байгаа бол та ямар нэгэн газараас дээд тэнгэрээс ингээд тэгээд тэднэрт л би зориулээд байна л та. Ингээд нэг үр хөвгүүд чинь илэг бүтэн өвчин зовлонгүй баяр баясгалтай ингээд байна шүү. Эндээ тоглож наад чинь хийг тэр сүнс оюун нь харж баясдаг л гэж би итгэдэг. Өөрийнхөө удам судрыг хамгаалах, дархлаах. Таны бэр тантай их төстэй царайтай санагдсан. Эсвэргээрээ Наранбаатар найруулж шихээсээ таны бэр ерөнхий ингээд энэ төрх юм надад их төстэй санагдсан. Тийм ээ юм төстэй шүү. Төстэй тийм төстэй. Яг нэг монголчуудын ярианд ч гэдэг юм уу хүн ер нь ээжтэйгээ адилхан ихнэр авдаг гэж тэгээд би нэг тийм сонссон л да. Тэгээд миний хүү яхаа арга бол одоо надад илүү хайртай болохоор бол надтай их адилхан аваа авчтил гэж боддог. Би яг 5 хүүхэд гаргасан, миний бэр 6 хүүхэд гаргасан. Тэгээ ерөөсөө л яг би хааны хэлбэрч гэсэн ижлэгэн шүү дээ. Би чинь залуудаа бас л яг бэршгээл нэг юм л гонголдсон л хүүхий явлаа шүү дээ тий. Одоо ингээд таргалал бүтүүрэл мөх олчод болсон шүү дээ. Тэрнээс хөдөлгөөн шарын шин ижлэгэн. Би ган туяагаа бас их магтаж хэлмээр байгаа юм аа. Тий. Ер нь манай шавнар бол гэр бүлээрээ бид нар их ойр дотно гэж байдаг. Би ган туяагаа бэрийнхээ хувьд хүндэлж хайрлж ингэж явдаг. Яхаар байхгүй Наранбаатар бол энэ сургуульд багшилж байна. Гадуур уран бүтээл хийн, театрт хийн, өнжин хонон 4 цаг эргэлтэнд мөнхийн завгүй ийм хүн шүү дээ. Тэгэхээр ер нь бол уран бүтээлч хүний зовлон ханыхаа зовлон уран бүтээлч хүн ч ойлгодоггүй тийм тохиолдол дүүрэн байгаа шүү дээ. Тэгэхээр ган туяа бол өөр мэрэгжлийн хүн мөртлөө энэ зовлонг ойлгож ар гэр амьдрал тэр олон хүүхдээ авч дааж ингэж яваа. Ер нь хүн сайн сайхан явах бол хамгийн түрүү ханиасаа их шалтгаалдаг. Хань сайн байвал тэр хүн сайн байдаг. Ийм л зүйл. Тэгээд их сайн хань. Наранбаатрын тал бий болсон ийм л хүн гэж хэлэх гэж байгаа. Бэрдэ хачих хайртай юу та? Хайртай илгүй яг энэ олон хүүхд гаргасан. Нодлон ихсэн шүү дээ. Энэ багыгаа гаргах гээд байж хаад пара ажилтаа байна ээж. Би одоо яг өвдөд явж байна гэл. Тэгээд өвдөд явж байгаа ээж манай уншаараа гэлдэг. За гэл тэгээд өвлж байгаа. Өөрх олон төрсөн юм чи хөрх мүү охин минь сэтгэлэн зовж байгаа юм. Тэгээл өөрөө төрөх гэж байгаа юм шиг зүгээр байж ядчих байгаа юм чинь. Төрсөн охин төрөхөд л ээж нарын бие ингэж шархирдгийн гэсэн шүү дээ.
тэрэн шиг та бэрийнхаа төлөөд ихтэй нэгшч те. Тэгсэн тэгэл одоо өөрөө бас олон төрсөн болохоор хөрхийн энэ минь бас олон төрж байгаа болохоор одоо их айж вэнтэй гэж бодоод за ээж номоо уншиж байна. Миний хүү альтгүй гэл төрөн төртөл би чинь тэгэл утсаа шиг нас уучих юм чи. Тэгэл төрлөө гэхээр нэг сэтгэл онгоогоол тэгэл унтж байгаа байхгүй юу тийм. Найруулагч Наранбаатарын хувьд Оросд тийм ээ одоо төрийн тэтгэлгээр найруулагчийн театр урлагийн сургуульд явах тэр эрхийг авчаад тэнцчээд тэгээд маш их баяртай байсан хэрнээ айлын карма өрөөнд байгаа эхнэр газраар одоо мүлгэж байгаа 2 хүүхдээ хараад би явахгүй гэдэг шийдвэрийг гаргасан юм а. Орцныхаа гадаа нэг ганцаараа нэг уйлчаад гэрте орж исэн гэдэг яриаг ярьж байсан. Тэр үеийн таны мэдрэмж ямар байсан? Танд юу ч хэлсэн? Тэр Оросын гиз сурах гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн тийм дээд хүсэл байдаг гэдгийг бол өөрөө хэлчихсэн л да. Ингээл би энэ л та нар ямаар тэнцмээр өстой тэнцчих юм бол өстой энэ сургуулийг л төгсчих юм бол өстой жүжигчин болсны, найруулагч болсны хэрэг бүтнэ гэл яг тэгжсэн байхгүй. Тэгээд тэнцсэн. Бүр хамгийн өндөр оноогоор нэгдүгürt орч тэнцсэн. Тэгээд би яатсны юм одоо ингээл гоё юунд явах нь дээ гэл сургуульд явах нь дээ гэл гэсэн чинь байж байжсэн явахгүй гэдэг байхгүй. Гэхдээ чи юу гэж байгаа юм бэ? Наад чинь төлбөр өгөө Оросын засгийн газрын тэтгэлэгтэйгээр ийм боломж хүнд ер нь олдохгүй. Чи яв. Яаж иж байгаа л явчих. Ердөөс надад санаа зовхор би хүүхдүүдтэйгээ байж гэн гэл. Би бол явуулах гэдэг стандараа янз бүрээр үтсэн. Уурлаад явах хэрэгтэй гэл ятгаал одоо эн чинь ийм байвал тэгнэ ингэн гэл ингээл хүмүүс одоо юу гэдгийг битэрийн хооронд тийм юм болсныг мэдэхгүй байгаа хүмүүс намайг явуулаагүй л гэж боддог байх л та. Нэг тиймэрхүү хандлагатай, тиймэрхүү өнгө аястай надад мэдрэгдэж байсан. Явуулсан бол гэдэг тий. Тиймэрхүү одоо юу гэдгийг мессеж хаалц юу гэдгийг тэр юм надад бол аюул олон хүмүүс мэдрэгдэжсэн. Тэрнээс хойш их олон жил өнгөрсөн. Одоо 15 6 жил өнгөрсөн. Манай том хүү дөнгөж нэг настай бага нь дараагийнх нь нэг 7-8 сард өмлөгдөг хөвгдсөн. Тэгээ тэр хоёрыг байхад битээр хэлсэн байхгүй. Та хоёрыг яг миша шиг ингээ мөлхдөг байхад чинь аав чи ийм том сургуульд тэнцчихэд бөөд чамаас болоод яваг байхгүй. Яагаад гэвэл чи газраар мөлхчихсэн. Уран бүтээлч хүнтэй удаан ярилцаж, жаргал зовлонг нь мэдэрч, түүний дотоод ертөнцид ойртох тусам бүтээл гэдэг яг л хүүхэд шиг, бүтээл туйрвна гэдэг яг хүн өсөгдөг шиг тийм л амаргүй зам юм байна гэдгийг улам бүр мэдэрч байна. Ялангуяа хүнээр хүн хийхийг чухалчилдаг, уран бүтээлтэй хүнлэг чанарыг тунхагладаг, хүн байхыг мөн чанарынхаа туг болгосон Наранбаатар найруулагчийн хувьд хүн болох гэж ямар их бөөцөлүүлдэг шиг уран бүтээл тэгжил эзнийхээ чүнгийг шавхан байж төрдөг юм байна. Тийм төрсэн бүтээлүүдээ яг л хүүхэд шигээ сэтгэлдээ тээсээр явдаг юм байна. Тийм ээ, бүх хүүхэдтэй тэрвүүлэхэд бие нь хүрэлцэхгүй энэ эцэг харин сэтгэлдээ 6 хүүхдээ олон бүтээл туйрвалаа, театраа, шавнараа, хүн чанараа бүгдийг нь багтаагаад тээж яваа нь үнэхээр гайхамшиг. Номын жуулганаас эрдэм мэдлэгийн хоримтлал, үндэсний хоримтлаас их орны хөгжил,
хоримтлыг зуршил болгоё. Үнд төсний хуримтлалын хөтөлбөр Голомт банк. Хүн гэж юу юм бэ гэдгийг энэ 17 жилийн туршид хийсэн 30 гаруй жүжигэн дээр энэ тухайл дуурч байна л да. Хүн ер нь хий юм бэ? Бид өөрийгөө хэрхэн сонсч чаддаг вүлээ? Тэр хүний өөрийн чадал оюун, хүнээс гарах тэр энерги, тэр ямар их агуу тэр хүний хөгжил рүү бид нар айгүйг анхаарах хэрэгтэй. Хүн бол өөрөө дахин давт үзэхгүй байх юм шиг том ертөнц юм а гэдгийг ирж хайж байгаа. Тэгээд ерөөсөө л эцэстээ бол судлаа дуусах юм маань бол хүний тухайл асуудал юм байна. Сүүгээр биш цусаар амлсан хүмүүн болж сүрээр биш суйтгэлээр дагуулсан нэгэн болж эсхий гэрэн томсгож их нутгаан би тэлэх болно. Яагаад л бидний ахмадууд өвчүүл бидний дунд ингээд хүн байх нь чухал байх шүү. Хүн нэг хүүхдийг тэгдэг шүү ингээд энэ ч яг энэ хүн болохгүй. Энийг л нэг хүн болгочих юмсан ингээд тэр хөгшчүүл яагаад ярьд. Угаасаа л хүн болцсон байна л гүүгээл хараагаал идэл угаад. Гэтэл бидний тэр дотоод мөн чанарын тухай асуудал мөнхөд бол яригдчихсэн асуудал юм байна гэдгийг бол илүү их ойлгож байгаа юм л да. Тэр Хамлетийн үн би Тэнгэрийн хүүгээд хүнүү гүрний тухай жүжиг гэж тэгээд тэн дээр хүн гэж модоны цэргүүдийг тийм өөрөө үг хэлүүлдэг юм л. Өөр би энд нэг л юм хэлнэ. Дахин давтагдшгүй өвдөг гагцгүй сонгогдсон хүмүүс заяа гэдэг л гэдэг би хэлнэ. Энэ бол цэвэр өвдөл л. Өөрийгөө өвөгдөлтөө гэд зөрөгтэй хэлнэ гэдэг бас итгэлтэй уулзах үйл зур мөн үү энэ? Мөн. Угаасаа энийг мэдчихэж байгаа би. Тийм учраас зөрөгтэй хэлж. Тэнгэрийн ивэлэр эцэн суусан Тэнгэрийн хүү шаниу хотооны алтар гурван замд твд Батар тугаа. Монголын театрын үе үеийн түүхийг хараад ирэхлээр бол яг цаг үеийн Ванган гэмтэн оюуныг мөнх доржи дорд сампуу гихчлэн гээд төрүүлсэн цаг үеийн төрүүлсэн байдаг. Тэгэхээр дээд тэнгэрээс энэ найрагчдыг илгээдэг тэнгэрийн зарлигтай хүмүүс юм уу гэж би найрагчдыг бодож явдаг шүү дээ. Тэгэхээр яахын арга байхгүй манай Наранбаатар бол тэнгэрийн зарлигаар ирсэн найруулагч. Монголын театрт заяагдсан цаг үеэ олж гарч ирсэн. Хэрэгтэй үедээ гарч ирсэн. Асч дүрлэлсэн, бүтээж туйрлсан, соён гэгэрүүлж бас тэмцсэн энэ уран бүтээлчийг өнөөдөр арт түмэн төр аль аль нь хүлээн зөвшөөрч сойрхжээ. Арай залууханд төр сойрхлоо хүртээжээ гэсэн шүүмж тэр үед ч одоо ч байсаар байдаг. Энд нэгэн зөвөрлөлийг хэлмээр санагдаж байна. Монголчууд эрмгийн хурдан хүлэг мордоо унаг байхад нь л тамгалдаг. Тэгвэл найруулагч Наранбаатарыг төр залууд нь тамгалж энэ хүн одоо төрийн хүн, төр тамгалсан Тэнгэрийн хүү болжээ.
мөнх тэнгэрийн дор амьд бүхэн ургаж бас мөхдөг. Энэ газар дээр үндэслээгүй хүмүүн төрлөختөн төрд улс гэж үгүй билээ. Гагцх энэ бүхний төлөө би өөрийнхөө хөлгөн амьдралаа хөр баяраа аав ичигээ амар ханя бүгдээ би алдав. Бүгдээ би заяаслав. Гэвч би оронд гараан тэнэлгэх газар нутаг толгоогоон тушаах төр улс эргэн тойрнон иргшээх морин дил дээр хүчрэх хүн нүгүрнэн байгуулав. Ард түмэн улс орны хон төлөө зарцсан мэт зүтгсэн хаан цаг хугацааг эзэлж атаад дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөсөн болж явдаг билээ. Эмээс ч бидний удахгүй тушаа сүнхо дэлхийн нарыг хураан эзэлж энэ хөрс норчлон морин тураа тамгалах болно. Тэр бол тэнгэрийн хүн мото. Сайн ивээс болж шатн болж чадвал дараагийн үе чинь бид нар хойч үе заавалчгүй бэлдэх ёстой шүү дээ. 3 үеийн 3 цагийн хэлхээс дамжирч байгаа учраас магадгүй өнөөдөр миний ингэж сайн яваа миний өмнөх найруулагч нарын гавьяа шүд тэд нар ингээд сайн ивж өгсөн бай. Тэгвэл би өөрийгөө огтоосон бодож болох. Би дахиад миний үе дуусна. Тэхийн тулд би дараа үеийнхаа зүг чиг нь хандлага нь ивээс нь байх ёстой. Хүнд итгэх хэцүү цаг гэж их ярьж байна. Энэ хэцүү цагт та хүнд итгэхээс айдгүй. Айдаг. Маш их айдаг. Итгэл чи өөрөө асар том үнцэн шүү дээ. Тэгээ тэр итгэлийг ингээл нураачаар биднэрт аягүй төвхтэй хөдөл үүсдэг. Нурж үдсэн мэдрэмж байгаа болоод итгэхээс айж гин гэсэн үг. Тий. Хэрэв үзээгүй бол би айхгүй байна. Ингээл ярьчих байх л та. Олон удаа бас энэ юмнаас ч нурж исэн учраас хамгийн сайн гэж итгэж явсан хүн хүртэл хаалга хөшөглөөд одоо итгэлийг минь одоо юу гэдэм те ингээд талын нэг тараагаад шороогоор дөрөн хутгаж исэн түүх над олон байна л да. Хүний итгэл эвдрэх үед ч юм уу сэтгэлийн бүр уналтын доод зэгтэй үед ингээд хүнд олон юм ярихгүйгээр хэрвээ өвдөдгийг харуулж болдог юм байдаг бол ингээл дэлгээд үзүүлчих нэг санагддаг тохиолдлууд байдаг л да. Тэрийг жүжгээр ч юм уу гаргаж болохгүй. Бид нэр ингээ үгээр л орилоод би өвдөж байна, үхэж байна гэдэг зүгээр л үзүүлчих юмсан да гэж бодох үед надад лав төрдгийн. Тэрийг одоо л та нэг тийж үзүүлж гялалахгүй байгаа. Ийм болчдгийг штэ гэдгийг. Харин та бас гоё санаа хэлээ бас би бас энэ тухайс тарайхан тийм хурц бас бодож байгаагүй юм байна. Яагаад бас уран бүтээлээр дамжуулаад итгэлийг алдарсан хүний биш цаана юу оршдог гэж ганцаардл. Итгэл алдрах хамгийн аимшигтай мэдрэмж хэцүү шалгуур бас айдас. Наранбаатар найруулагчийн хувьд энэ хүнд шалгууруудыг өөрийн том өгөгдөл хүн чанарын багтаамжаараа туулаад гарч чадах юм байна гэдэгт хөрөг эргэцүүллийнхаа төгсгөлд би гүн бат итгэсэн юм. Тэр үнэхээр зоригтой хүн юм. Энэ бэрх цагт уран бүтээлтэй урлагтаа үнэнчүүлдэх эр зориг. Орчин цагт ахадсан өнөр үтгэн гэр бүлийг зогслоож эцэг хүний нэрийг өндөр дүргэн явах эр зориг. Олны хоч жичлэг үл тоон өөрийнхөөрөө үлдэж өөрийн сүсэг бишрэл уул усандаа үнэнчүүлдэх эр зориг. Хувь амьдралаа зорж, хувь заяаныхаа төөрөгт чин сүжгээр зүтгэхийн зэрэгцээ
үр хүүхдийнхаа төлөө хүслэнж золих эр зориг. Бид өнөөдөр асар шүүмжлэгч, муушаагч, өөнтөгчд болцгоожээ. Өрөөлийг байтугай өөрийгөө аваад явах тэнхээгүй нэгэн бусдыг тэр дундаа бүтээгчдийг шүүн гутаах нь үнэхээр муухаграл. Энэ хүн уран бүтээл эр зоргороо бүхэл бүтэн ертөнц галактикийг зохицлоосон байна. Би сониуч зандаа хөтлөгдөн энэ хүний ам амьдрал хувь заяаных нь шүтэн болсон намнан хайрхан уулынхын нэрийн утгыг хөөн үзлээ. Намнан гэдэг үг нь төвд хэлнэ гигэн үзэгдэл гэсэн үг юм байна. Наранбаатар найруулагч бол энэ цагт бидэнд заяасан үзэгдэл бүр гигэн үзэгдэл мэт надад санагдлаа. Түүний цацруулах гигэн гэрэл бидний оюун санааг гэрэлтүүлсээр. Амьдрал бол ямар нэг юмд итгэх хэрэгтэй байхгүй. Тэр итгэл үнэмшил байж гимээж нь л тэр хүсэл мөрөөдөл чинь уус биелж байгаа байхгүй. Юу бодон тэр биелэх магадлал. Итгэлийг бий болгож гимээж энэ хүн бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл төрхөн тэр даа давших болон бэрхшээлийг дав хүчийг бол би олдог л гэж боддог шин. Тэгэхээр та яг бодчин биелдэг гэдэгт үнэхээр итгэдэг үү, биелдэг үү? За би зүгээр нэг л юм хэлээ юу. Биелнэ. Энийг бол би өөрийнхөө амьдрал дээр туулж яваа хувьд бол баттай хэлж байна. Гэхдээ бодол маань өөрөө гэгэн байх хэвээр. Сайн биз дээ. За би тэр аяыг сонссон. Харин тун аятайх юм шиг санагдсан. Би яг вэ нөгөө хонгор товчоогоо нэвтрүүлгийн зураг авсан байхгүй. Үй сайн байна уу? Ямар сонир. Минийхөө би юу сонссон гэж. За 81-ийн суу алдарт өнөө цагийн энэ гоё сайхан нэвтрүүлэгт миний хүүг оруулах гэж байгаад би сонсоод баярлаад чамаа энд явж ийн гэдгийг мэдээд тэгээд багш нь чамдаа баяр хүргэх гэж хүрч ирлээ шүү. За баярлалаа багш. Баярлж байна. Ашиг баярлалаа багш. Яг хийрээ шүү дээ таач. Хийрээ байхгүй. Мөнхөө сууц юм уу багш? Чи сонсъё багш. Наа чи бас хэрэгтэй. За хүү нэгээр нэвтрүүлгийн зураг авсан байхгүй ярьж байна. За эргээд юм багш авах нүдээ. За юу. За. Их баярлалаа багш. За ярив багш. За миний хамгийн хайртай Наранбаатар шад маань багаас үнэхээр их авьяастай, маш их ном уншдаг, их хүнлэг хамгийн гол нь тийм сайхан хүүхэд байлаа. Тэг ер нь манай хүүхдүүд чинь жил болгон багш дээрээ ирж зологдгийн. Энэ жил Наранбаатар маань 6 хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ хурц ирээд над дээр зологдоод би бүр огшоод сэтгэл огшоод үнэхээр баярлж ирсэн. Маш сайхан байсан.
студийн урилгыг, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Би хаяа боддгийн. Хүү ер нь өөрийгөө яг нэг гаднаас нь хараад нэг өдрийг ч гэсэн өнгөрүүлж үзэх юмсан гэж. Бидэнд тийм боломж байдгүй л дээ. Бид дандаа бусдыг хардаг. Гэхдээ би танд өнөөдөр таныг өөрийг тань харуулах гайгүй л дээ. Гэхдээ одоо та бидний үзэж байгаа энэ зүйл бол таныг бид баггүй хугацаанд даглаа. Таны уран бүтээл, таны хүсэл зориг, таны зовлон энэлэл болж өгвөл бид таны тэр энэ бүгд илэрхийлэмжийн цаана байдаг тэр чанд нь юу байдаг юм бэ гэдгийг танихыг, мэдхийг ингэж мэдснээр олон хүнд гэрэл гэгээ хүсэл тэмүүлэл нь болох юм болов уу гэж бид бодсон. Та тэгээд бидний бүтээлд иймэрхүү байдлаар буужээ. Яагаад бид таныг өнөөдөр энэ эндэрт энэ хоймроо урваа гэдгийн тайлал энд оршиж байгаа юм аа. Ингээд таныг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Миний намайг төрөхөд маш ихээр баярлаж одоо хүртэл миний муу охин эсээр л байгаа. Би энэ зүйлийг сэтгэлээсээ бичсэн юм шүү. Аав танд охин нь маш их хайртай шүү. Сүнс оюун харж баярлалтай гэж би итгэдэг. Өөрийнхөө удам судрыг хамгаалах дарахтай. Шүтээ одоо ингээд хаалал бүрэл нь болчихлоо. Сүнс хөдөлгөө аашаа шинжлэх. Чи яа яаж чагаад явчих. Юутаас надад санаа зовхон. Би өглөө та байж юм. Би явах гэсэн нэраа яан зүгт. Өөрийгөө хөвгөлтэй гэж зөрөгтэй хэлнэ гэдэг бас итгэлтэй уулзах юм уу? Угаас энийг мэдчихэв. Тэмцээс зөрөгтэй. Та их сайн ачгүй байна. Их сайн хүү байна. Их сайхан эцэг байна. Их түшигтэй хань байна. Их бүтээгч хүн байна. Эрттэй залуу хүн байна. Энэ бүхнийг та энэ цээжиндээ ганц биедээ багтааж яваа ийм хүн учраас бид өнөөдөр таныг энэ бүтээлийнхаа хомирт урьдсан билээ. За баярлалаа. Ер нь бол хичээж яваал хүнэлтэй би. Хичээж яваа. Сая үзлээ л дээ. Та түрүүний ярьжсэн шүү дээ. Хүн өөрийгөө хөндлөнгөөс хардггүй гэж. Тэг ингээд хөндлөнгөөс их анхааралтай харлаа. Их сонирхол юм байна. Би хүний юм хөрөг, баримтат хөрөг юм уу нэвтрүүлэг харж ирсэн болохоос биш. Ингээд яг өөрийнхөө хүсэл бодол, ертөнцийг үзэх үзэл, туулсан амьдрал, туулах гэж буй амьдралынхаа тухай бодож эргцүүлсэн тийм дүр төрхийг ер нь харж байгаагүй юм байна. Тэгээд эндээс бол нэг л юм бодогч суулаа ганцхан юм. Хүн тэр дундаа ханаа харин битгий гомдоо гэсэн үг сая орж ирж байна. Яагаад гэвэл тис өөр орчинд бидэнтэй хамаагүй газар өсөд торноод ямар нэгэн далдын хүч өвдсээр бие бинийгээ анх харчаад энэ миний хань муу, энэ миний хайр гэж итгээд бүх хувь заяагаа тэр хүнд даатгаад насан туршдаа хамтдаа
байна гэж амлаад хайрынхаа бэлэг тэмдэг болсон үр хүүхдийг авч яваад өтлөөд тэр өтлөг насандаа Аанаал тэр анхны мэдрэмжээ алдахгүйгээр барьж аяг цайгаа хувааж ууж сууна гэдэг бол хүний амьдралын хамгийн гайхамшиг юм байна гэж. Ээж аав холоос хол яваад өгнө. Үр хүүхэд үрнээсээ нисээд яваад өгнө. Аанаал нөгөө л хань үлддэг юм байна да. Тэр л өөрөө хүний хань гэдэг бол ертөнцийн гайхамшиг юм байна даа л гэж сая бодсуулаа. Номын жуулганаас эрдэм мэдлэгийн хоримтлал. Үндэсний хоримтлаас эх орны хөгжил. Хоримтлыг зуршил болгоё. Үндэсний хоримтлал лэн хөдөлгөөр Голомт банк. Энэ төслийн маань зорилго тухайн хүний тухайн салбартаа хийгээд өөртөө бодож явж байгаа тэр хүсэл бодлыг өөрөөр нь яриулах, тайлбарлах, авч үлдэх, бүгдэд түгээх ийм хүсэл байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө эзэлж буй драмын урлагийн он цагтаа яг юуг өөрчилмөр байсан бэ? Нэг бол юуг дэвшүүлмээр байсан бэ? Ямар нэгэн барьж байгаа юм танд байгаа л байх гэж үнэхээр энэ хугацаанд мэдэрсэн. Мэдээж аливаа хүмүүс өөр өөрхөө салбарт дэвшил авчрах гэж л яв. Миний одоо хамгийн л ингээд амьдралын туршид олж авсан эмзэгэл юунд яваад гэдэг хүн байх чанараа их алдаж байна. Энэ дундаа бүр асар их хуваа хичээсэн сэтгэлгээтэй болж байна. Эн чинь өөрөө хүн эвдрээл ингээд байвал ингээд энэ нийгэм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо улам л энэ тухай эмзэглэж бодож байна. Одоо Гётегийн Фаус жүжиг би айгүй хийх гэж хичээдэг. Одоо миний нэг мөрөөдөл. Тэнд ингээл энгийнээр ярихад хүн чөтгөр сүнсөө худалдан гэж юу вэ? Юуны төлөө? Өөрийнхөө тэр эгоист чанарын үүднээс чөтгөр сүнсээ оюун ухаанаа худалдаж байгаа. Тэр өчүүхэн шунлын төлөө. Нөгөө тал дээр нь Бурхан багшийн тухай жүжиг хийх гэж. Бурхан багшийн намтрын тухай жүжиг хийх гээд бүх зүйл маань бэлэн болцсон. Зохиол нь бэлэн болсон. Тайз декорацийн зураг, эскиз нь бий болсон. Одоо бидний дээр мөнгө санхүүжилтийн асуудал. Наранбаатараа чи энэ жүжиг хийж юу ард түмэнд хэлэх гээд байгаа юм байг би ганц л үгэлж байна. Бидэнд зөв аж төрөх ёсны тухай л энэ бүтээл өгүүлнэ. Зүгээр л бид нар өндөр зөв аж төрж чадах гэж байгаа. Тийм учраас л энэ нөөрөө зөв сэтгэл зөв бодлоос үүдэлт. Таны өдөр тутмын химнэл үнэхээр энэ завгүй. Яг таны химнэлд бид ороод эдгээр зүйлсээс гадна та юу сонирхдаг вэ гэж асуух зай надад байгаагүй. Энэ бүгдээс гадна танд ямар нэгэн сонирхдаг бүр хөнгөн үгээр авчираад хэлэх юм бол нөгөө сонирхол хобби байна. Байх уу? Асар том хобби вэ. За. Би бүр тэрийг ингээд хийх юмсан гэж энэ насан туршдаа мөрөөдөөд ингээд цаг би одоо ингээд бүх хэмээг нэг сайхан нэг болгочоод би нисэх онгоц бүтээх айгүй хоббитай байна. Нисэх онгоц бүтээнэ. Тий. Аа за. Би багада нисэх загварын дугуулнууд нисгчүүлнэ гэж мөрөөддөг байсан. Тэгээ энэ мөрөөдөл ингээд сэтгэлийн мухад мөнхөд оршиж байгаа байхгүй. Тэгээ би нодлон жил наадам хийж хагаад тэр мөрөөдлөө биелүүлсэн. Би пуужинг тэнгэр төөргсөн. Тэр дэ зүг миний сэтгэл зүг дэшээ. Миний мөрөөдөл зүгхөрс. Соёл зүчээстэй. Тэгээ тэр пуужинг бүтээх нь манай техникийн их сургуулийн дэрэгдэгт бас тийм юу төв байд юм байна. Тэнд очиод би тэр газар очиод ингээд сэтгэл бүр ингээд одоо тэндээс хурандаа Эрдэнэтах хэд нар мэдж байгаа. Тэнд ингээ яг миний багш онгоц бүтээж байгаа. Одоо сургалтын. Тэгээ би ганцхан юм эс. Би наадмыг хийчихэд энэ дээрээ хамт цугсуун. Би бүтэн хэдэн 7 хоногийг энд ингээд онгоц хийж ингэж суух юмсан нэг тийм тайвнаар юунд санаа зовхгүйгээр гэж. Айгүйх тэгэл би тэнд хийнэ л гэж утсан. Одоо хүртэл нэг ч очиагүй л явчихна. Одоо завдал болохгүй юм. Гэтэ нэг тийм цаг ирнэ би намайг хаанаас олыг үл тэндээс очиж олоорой гэд нэг тийм цаг ирэх байхад. Хүн гэдгийг гал гэж үзэх юм бол
тэр галын тэр дүл гал нь итгэл гэж би бас боддгийг. Тэр хүн гэдэг тэр галын дүрлэлтсэн тэр итгэл гэдэг юмыг л аваа ичхаар хүн өөрөө галгүй болчт юм болов уу гэж боддог. Ер нь тийм шүү дээ. Хаана асах гал, хаана унтрах уу? Хаана дахиж асч болох уу? Дахиад асахгүй ч үж болох. Их олон шалтгаантай л да. Тийм учраас л биний тэр үнэтэй, айгүй үнэтэй юм байна. Боломжтой хандах хэрэгтэй. Бүр маш шимзэг юм байна шүү. Итгэл бол. Энэ хэсгийг л их олон хүмүүс тогтож үзээсэй гэж, тогтож сонсоосаа гэж бодож байна. Ер нь тэгээд энэ нэвтрүүлгээ нэг нөгөө хүн өөрөөсөө цацраад дэлхийн ертөнцийг бүтээх гээд пуужин сансар болоод баахан явсан өнгөрсөн зуунд. Одоо буцаад хүн өөрөө өөрлөгөө төвлөрөх үед өөрөө өөрийнхөө тэр хүч рүү хураагдахад, хүчээ хураахад бас энэ нэвтрүүлэг зориулагдасаа гэж бодож байгаа. Зориулагдах нэг тийм зучлал нь байгаасаа, шалтгаан нь байгаасаа, шалтгаан нь байгаасаа Наранбаатар гэдэг хүнийг үзээд би ингэхэд юу болоод байна гэдэг тэр бодлол төрвөл хүнд өөрт нь өөрийн дэвших ганцхан бодол үүсгэхэд л зорилго нь бүтчихнэ л гэж ийм л зорилготой л үнийг бүтээж байгаа шүү дээ. Яг үнэ. Юу бодно тэр бил. Хайр гэдэг юм өөрөө хүн оршихын үндэс юм шиг. Тэр хайр гэдэг тэр агуу зүйлийг зүрхэндээ сэтгэлдээ тархиндаа цусандаа уралсан та өнөөдөр Монголын соёл урлагийн толгой болон явж байгаад үнэхээр хувь хүнийхээ зүгээс ч гэсэн туйлын баяртай байна. Хүнийг өөртөө уралсан хүн урлагийг толгойлж аваад бас их баяртай байна. Таны энэ хөх тархийг Монгол улс төдийгүй, Монгол хүмүүс төдийгүй, дэлхийн хүмүүс ухах болтугай. Таны хүртээмж зөвхөн энэ газар нутагт төдийгүй, таны хүртээмж энэ сайхан хайр ивэл гэрэл гэгээ. Дэлхийн ертөнц олон хүмүүсийг гүйгүүлээсэй гэж хүсэж байна. Танд хамгийн сайхан бүхнийг хүсье өрөө. Өө баярлалаа. Яасан сайхан гахалтай сайхан үгүй. Тэгээд үг бүхэн өөрөө энергитэй шүү дээ. Зөв бодлоос гарсан үг бол зөв сайхан энергийг оршоож байгаа. Тэгэхээр таны хийсэн ерөөл биелэх байхаа гэж найдаж байна. Их баярлалаа. Сайхан үг сонсох сайхан шүү дээ. Баярлалаа.